э책 후 에륜 순순히 내랄트랄 아멘. 우군 잠트통 아이러헝 아문드친 주르훈드친 비. эцэн 에륜 순순히 гэрэллээр бидний нүдийг нээн эзний замыг харуулan бидний чихийг нээн амийн үгийг сонсгоо болтугай. 아멘. Исая номноос хийх 1-р уншлага. Гарах тун би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээн, урдын юмс санагдахгүй, бодол санаа ч буухгүй. Харин миний бүтээх зүйл үр баярлан баясах тун. Харах тун би баяр хөөрийн төлөө Ерүслеймийг баясгалын төлөө ард түмнийг нь бүтээн. Би Ерүслеймд мөн баярлан ард түмэндээ баясна. Тэгээд тэнд уйлах, орилох туу цаашид сонсогдохгүй. Тэнд цөөн хоногтой нийлхасч өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй. 100 наслаад үхснийг нь залуугаараа гэж үзнэ. 100 хүрээд үрэгдсэн нүгэлтэн гэж тооцогдно. Тэд гэр барьж түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж үр жимсийг нь иднэ. Иоханны ариун анилаас хийх уншлага. 2 хоногийн дараа Есүс тэндээс гарч Галилд иржээ. Ис үзүүлэгч төрлөг нутагтаа хүндлэгддгийг Есүс өөрөө гэрчилсэн юм. Есүсийг Галилд ирэхэд Галилийн Иерусалимд баяр дээр түүний үйлдсэн бүхнийг харсан тул түүнийг хүлээн авлаа. Тэд ч бас баярт очжээ. Усыг дарс болгож байсан Галилийн Канаанда Есүс дахин ирэв. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд хүн Капернаумд өвчтөй байлаа. Есүсийг Юдагаас Галилд ирснийг түшмэл сонсоод түүнд очиж ирж хүүг минь эдгээгээч гэж гуйв. Учир нь хүн үхлийн ирмэг дээр байлаа. Есүс та нар тэмдэг гайхамшгуудыг үзэхгүй бол ер итгэхгүй гэж айлдав. Хааны түшмэл түүнд эзэн хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч гэлээ. Есүс яв. Хүү чинь амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд харихаар яв. Тинхүүр тэрээр буцаж явтал зарцнаар нь түүнтэй учирч хүү чинь амьд байгааг дуулгалаа. Түшмэл хүүгээ сайжирсан цагийг тэднээс асуусанд өчигдөр 7 дугаар цагт түүний халуун булсан гэв. Тэгээд эцэг нь хүү чинь амьд байна гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ. Есүс Юдагаас Галилд ирээд дахин хийсэн 2 дахь тэмдэг нь энэ байлаа. Таны үг миний хөл дэх тэнлүү миний замдаг гэрэл. эцэн бидний ариун библийг амийн үг хэмээн итгэн залбирч амьдран тунаглаж цаг ямагт ариун сүнс дотор амарамаглан ба баярыг баясгалан хэллээ болтугай. 아멘.